Монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнэ Од Эрдэнэр нөгөө тал нэвтрүүлгийг хөрөх гэж байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аккураар даатгуулах амархан аккур даатгалын платформ хамтран ажиллана. За мөн цэвэр тунгалаг цэнгийг амт Aquafina хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны даваа гарагт сансар окторгоо гэсэн булангаар танд хүрдэг. За бид нар өнөөдөр өмнө нь бол сансар окторгоон тухай олон сонирхолтой баримт ярьсан бол харин яг сансарт гарахвал хүний бие физиологид ямар өөрчлөлт гардаг талаар сонирхолтой мэдээлэл ярьж өгнө. Энэ өстой сонирхолтой. Нөгөө сансарт гарсан хүмүүс чинь намхан болоод ирдэг. Гагаар гарсан чинь хэдэн сантиметр намхан болсон юмсан гэж яриад идэг шүү дээ. Тэгсэн намхан бош харин ч өндөр болдог гэж. Харин тий. Тэр талаар хэдүүлээ өнөөдөр ярина гэсэн үг. За хүн бол ер нь бол газрын амтаа. Өөрөөр хэлэх юм бол төрсэн цагаасаа л хойш газрын татах үүч агаарын эсэргүүцэлд донд амьдэрсэн. За ингэ бодоод мэдгүй би яг ингэ бодсон чи бүр үнэхээр сонь санагдсан. Хүн төрсэн цагаасаа хойш газрын татах хүч агаарын эсэргүүцэл донд амьдэрсэн гэхээр бид нар одоо яг ингэ нэг юм өнөөгүй шүү дээ тий яг юу ч мэддэггүй. Тэгээ дээрэс нь хүн төрлөختөн яг өнөөгийнхаа хэлбэрийг олсон байгаа нь газрын татах хүч агаарын эсэргүүцэл донд амьдэрсэнтэй нь бас аягүй холбоотой бах тий. За тийм учраас сансарт гарахад хүний бие организм дэлхийн дээр байдгаас шал өөр орчин нөхцөлд дасан зохицох шаардлагатай болдгоо. Энэ орчин нөхцлүүдээс хамгийн хүнд хэцүү байдаг орчин нөхцлүүдийг за мөн тэр нь хүний бие физиологи сэрэл мэдгүүд яг хэрхэн эргээр болон сөргөөр нөлөөлдөг талаар өнөөдөр ярих юм байна. За нэгдүгээрх нь сансарт гарсан хүн хамгийн түрүүлээд сансрын дасан зохицох хам шинж гэдэг гинэ. Space Adaptation Syndrome гэж хэлдэг. SAS гэдэг ийм товчлсон үгээр англиар хэлдэг. Ийм сансрын дасан зохицох хам шинж гэдэг хямралд өртдөг гинэ. За энэ яаж байгаа юм бэ гэсэн чинь тэнцвэрийн мэдрэмж дотор эргэтнүүдийн дохио хоёр зөрөлддөг хоорондоо. Ямар сони. За сансрын эсэгчдийн нүд за түүнийг хүрээлэн байгаа орчныг хөдөлж яах гэж мэдрэхгүй гинэ. Сансарт нисгээр. За харин хүний чихэн дотор хүний тэнцвэрийг барьдаг юм чи чихэн дотор байдаг хэрэгтэй. Тэр чихэн дотор байдаг тэнцвэрийг барьдаг эргэтэн болохоор би хөдөлж яах гэсэн мэдээлэл илгээдэг тархи руу. Гэтэл мэдрэхүйн зөрчилдөө тархинд боловсруулахдаа ямар нэг зүйл буруу болоод байна гэдэг ингээд тохиогд юм байна л да. Тэ ингээд нүд нь болохоор юу ч хөдлөхгүй шүү дээ. Нүд нь харахад юу ч хөдлөөгүй байна гэдэг. Гэтэл юу нөгөө жингүүдэд байгаа учраас юуны тархи чихэн дотор байгаа хүний тэнцвэрийн эргэтэн болохоор ямар нэг зүйл хөдлөөд байна штэ гэж тархид мэдээлэл. Ямар юу юм бэ те. Тэгээ нүд нь болохоор хөдлөхгүй байна гэдэг тархи чихнийх нь нөгөө тэнцвэрийн систем нь болохоор хөдлөөд байна гэдэг. Ингээд энэ хоёр ингээд зөрөлдөд буруу мэдээлэл өгөөд ирэнгууд тархи ямар нэг зүйл буруу байна гэдэг. Гэтэ бид нар нүд үнэн чих худлаа гэж ярьдаг те. Яг энэ тохиолдолд чих үнэн нүд худлаа болчтой те. За тэгэн гот энэний зөрчилдөөн тархи энэний зөрчилдөөнийг яаж хийдэг вэ гэж дотор мухаа ирдэг. Тэгээ ингээд дотор мухаа ороод бөөлж цутгадаг. Тэгээ олон улсын сансрын станц дээр очисон одоо шинэ гишүүдийн ихэнх нь очисон эхнийхээ хэдэн өдөр бол дотор нь мухаа ирдэг, толгоо иргэдэг, бөөлж цутгадаг. Ийм мэдрэмж шинж тэмдэг үзүүлдэг гин. За үүнийг бол сансрын орон зайн баримжаа алдах хөдөлгөөний эмгэг гэж хэлдэг гин. Тийм. Тэгэхээр хүний тархи бол маш ухаалаг. Тэгээд нэг юм 2 хоноо л тэгэл тасан зохицоод тасаад учрыг нь олоод тэгээд ингээд цаашаа зүгээр болоо явчихдаг. 2-3 хонжи бол бас гайгүй мэн тийм. Ер нь бол гайгүй богино хугацаанд юм байна. За гэхдээ та сая бөөлждөг гэж ярьлаа шүү дээ тийм. Сансарт бөөлж их амархан уу гэх тэгвэл мэдээж хэцүү юм байна л да. За хөвлийн хөндийн дээр дарах мэдрэмж байхгүй маань бид нар ингээд нэг бөөлж хөрч энэ дэр нэг юм сонин муухай мэдрэмж бүглэрсэн мэдрэмж төрөөл тэгэл бөөлждөг шүү дээ тийм учраас яг нөгөө сансарт гарч юм бол хөвлийн тэр хөндий дээр дараад байгаа мэдрэмж байхгүй болчтой гинэ. Тийм. Тэгээд агуулад бөөлждөг. Өөрөөр хэлбэл нөгөө ингээд гараа хийж агаад ч юм уу тийм ямар нэгэн байдлаар ингээд хүчээр механикаар агуулдаг. Ингэж бөөлждөг гэж байна. За. Тэгээд таталцлагүй орчинд бөөлжс сансрын хөлгийн бүхий дотор ингээд хүүх аюултай байдаг гинэ. Ийш тийшээ ингээд тараад явчих болно. Мэдээж тэх болцоо. Тий. Хэрвээ ингэж юм бол орчныг тэр чигээр нь янгаар бохирдуулаа, цахилгаан төхөөрөмжүүдийг гэмтэх хэрэгсэлтэй шүү дээ. Нэг юм жоохон чиг авчих юм бол тэр чинь айгүй хэцүү болчтой юм байна шүү дээ. Тэгэхээр тусгай бөөлжих уут авч явдیں۔ Гинэ. За. Тэгээ энэ уут нь маш амархан онгоодог, бөөлжсийг шингээх зориулттай. Тэгээд ийм хүүхдийн жив шиг гэлэн бүтэцтэй байдаг гэж байна. Ийм зүйл байх юм бол тийшээгээ бөөлжнөө гэсэн үг. За мөн бөөлцийг гаргаж асахгүй тул амсрыг нь хавчиж битүүмжлэх юм хавчаар нь түгжээтэй байдаг гинэ. Манай өн зиптэй юм шиг. За тийм штэ. Тий. За тэгвэл дараа сансарт амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгддөг гин. За ингээд сансарт нисээд сансрын хэсэгчнэр жингүүдлийн орчинд ороод жингүүдэд тэрэнгууд жингүүдлийн орчинд
хүний цус болон шингэнүүд биеийн дээд хэсэг рүү за ялангуяа толгой хамарлуу ингээд цус шахагдаад эхэлдэг юм байна. Аянда. Тэгээ хүний зүрх бол биеийн дээд хэсэгт буюу цэжний хөндөд байрлаж байгаа шүү дээ. Тэгэнгუთ үүнээс болоод нөгөө ихэнх цус нь ингээд тархи руугаа ингээд толгой руугаа шахагдаад ирэхээр хамар битүүрч байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг. Ихэнх сансрын эсгчтэй. Дүүрсэн мэдрэмж төрөх юм байна. Тэгээд ингээд хамар битүүрээд байгаа юм шиг. За тэгээд хамар битүүрээд байгаа мэдрэмж нь цаашаа яаж нөлөөлдөг вэ гэсэн чинь үнэрлэх мэдрэхүйс болорчдөг. Гоё ийм үнэр мэдрэхэ болчдөг. За ингээд үнэрлэх чадвар буурахаар дагаад хүний амтлах мэдрэхүйд нөлөөлдөг гинэ. Нөө мэдрэхүүнүүд хор хооронд нөлөө явчихд юм байна тий. Тэгэхээр за ингээд хүний цус ингээд дээшгээ юулэгдээд магадгүй одоо ингээд хүн толгоогоо доош нь харуулад төрний кэндэр юу хад толгой чинэрдэг шүү дээ тий. Тэр шиг тийм мэдрэмж төрөх юм байна. Гэхдээ сансарт бол энэ чинь нөгөө дэлхий дээр тэгж харуулдаг чинь дэлхийн татхууч нөлөөлж байгаа. Сансарт татхууч байхгүй. Жингүүдлийн орчинд бол хүний цус ингээд аяндаа дээшгээ хөөрөөд. За ингээд эхлээд хамар битүүрснээсээ болоод мэдрэх үнэрлдэг мэдрэмж унаад үнэрлдэг мэдрэмж нь багасаад ирэхээр хоолны амтлах чадвар нь амтлах чадварг болчихдөг юм байна. Одоо багасдаг юм байх та. Тий. Тэгээд юу ядг гэн сансарт идж байгаа хоол яг үннийг эхлэхэд газар дээр бэлдээд авч ичлэхэл хоол байдаг. Тэгсэн ирнэ хоол амтгүй санагддаг. Эхний одоо хэд хоног бол хамар битүүрсэн юм шиг болдог гэж сансрын эсгчнэр ингэж шинж тэмдэглэж бичдэг юм. Тий. Тэгээд юу яд юм бэ? NASA-гийн одоо сансрын хоол бэлддэг одоо тогооч нар гэдэг юм уу жорыг нь гаргадаг хүмүүс болохоор Jammed Dabs халуун чинжүү гिच одоо горчиц. За улаан лойлны одоо соус буюу томатны кетчуп ийм хурц амттай хоол амтлагчийг илүү их хоолнд шингээж бэлдэж өгдөг. Одоо тэр хоолнуудыг бид нар идвэл айгүй гашуун юм. Тий, газар дээр бол ингээд ер нь жоохон хитэрсэн маягийн, орцонд хитэрсэн маягийн амт хэд хурц амттай. Сансарт идэхээр одоо яг ингээд бидний өөрийнхөө газар дээр байгаа шиг хоолны амтаар ингээд амтлаад тэр хоолоо сансарт авчид идвэл амнаас унчих гэсэн хоол болдог. Тэгтэл хоол нь амтгүй дээ биш. Сансрын эсгчийн бие нь өөрөө ингээд амтлах чадвар нь багасчдаг учраас муухай амтгүй хоол гэж айгүй голдог байсан гинэ. Сансарт гараад хоолнууд нь муухай амтгүй амнаас унчих гэсэн гэж айгүй гомдолдог байсан. Сонирхолтой. Тэгээд тэр гомдлоод байгаа хоолыг нь газар дээр буугаад ирэнгуут ингээд амсгаар зүгээр гоод идэг. За, хамтран ажиллагчтай танилцуулаад өргөжлөлийн Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болж байна. Аккураар даатгуулах амар хаан, Аккур даатгалын платформ хамтран ажиллаж байна. За энэ Аккур гэдэг систем болохоор даатгалын компани болон даатгуулагчийг холбосон ийм дижитал зах юм байна. Иргэдэд хамгийн олон даатгалын компани бүтээгдэхүүнүүдийг Аккур санал болгоно. Энэ сте амар юм байна. Яг ингээл үндэ даатгуулах гэхлээр яг аль нь ч зөвийн аль нь ч юу ингээл тал тийшээ мэдээлэл авах гэж айгүй хэцүү байгаад идэг шүү дээ. Бүгднийг нэг дор ойлгож байгаа нь айгүй амар юм байна. За тэгэхээр ингэнэ иргэд Аккурын аппликейшн вебсайтаар за мөн Монпи аппликейшны даатгалын цэсээс Аккур мини аппликейшнийг сонгоод жолоочийн хариуцлагын даатгалаа, тээврийн хэрэгслийн даатгалаа, гинти ослын даатгалаа, хүүхдийн гинти ослын даатгал гэх мэтчлэн ийм олон төрлийн даатгалыг нэг дор хийх боломжтой байна. Ингээл машин аваад даатгал төлнө гэхлээр зөндөө олон даатгал төлдөө шүү дээ. Даатгал төлнө, татвар төлнө. Аль нь юу юм бэ гэдэг ингээд бүр толгой эргээд идэг. Тэгээ яаж яахт нь тэрний хажуугаар яг аль нь даатгал бол зүгээр гэдэг мэдэх гэж бас айгүй хэцүү байгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ Аккур гэдэг дижитал платформ дээр бол бүх даатгалууд ингээд чагсаал байж байна. Та өөрөө сонгоно. Одоогоор энэ Аккур системд болохоор мөнх даатгал, миг даатгал, Монрэ даатгал, Улаанбаатар хотын даатгал, Агис даатгал, Ганзам даатгал, National Life даатгал, Mandal Life даатгал нэгдээд байгаа гэж байна. Одоо ингээд бид нэр луун сонгож авах гээд ингээд евро орлоо гэж бодоход хүнсний зах руу орлоо гэж бодоход сортоор байж байгаа юм шүү дээ. Шүүслэг арилгасан арилгаагүй ингээд янз бүрээр байж байгаа гэсэн үг. Тэр шиг бүх даатгалын компаниуд энэ дээр нэг дор байна. Тэгэл та ингээд сонгоод даатгалуудаа хийлгээ явуулна гэсэн үг. Та заавал цаасан гэрээ хийх шаардлагагүй. Таны даатгалын гэрээт нь халаасанд нь буюу утсантай нь байх болно. Одоо нэг шаардлагатай тохиолдолд гэрээгээ яалаа гэж тайхгүй гэсэн үг. Хэсэг үедээ ханаас ч даатгуулж боломжтой. Тэгээ машинаа онцлуулахад даатгал дууссан байх тохиолдолд онцлогооны урт очир байх үедээ ч даатгуулах боломжтой юм байна. Тэгээ хамгийн хурднаар даатгалын гэрээтэй байх боломж. За тэгээд энэ аппликейшнийг ашиглахын давуу тал нь мэдээж түргэн шуурхай, хялбар, найдвартай, шинэлэг шийдэл гэж үзэж байгаа. Хүссэн газраас даатгал хийх боломжтой байгаа. Тэгээд олон даатгалын компани нэг дор байгаа учраас сонголт хийхэд маш амархан. За утасныхын дугаар 805825 гэдэг дугаараас лавлж болно. 80 5825 буюу 805825 гэдэг дугаараас лавлаарай. За хаяг нь болохоор за ЮНЕСКОгийн гудамж Regency Residency-ийн
201 203 тодод байдаг гэж. За хаягна гэх юм бол Acur гэд Facebook-оос бид нар хайх юм байна л да. Acur. Мөн Acur CM гэсэн вебсайтад хандаж болно. Манай нэвтрүүлэгтээ Acur-аар даатгал амархан боллоо. Acur даатгалын платформ хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид даваагаар ихт сансар окторгоо гэдэг булангаараа ерөн зүгээр ингээд сансарт гарахад сансрын хэсэгчд хүний бие физиологт ямар өөрчлөлт гардаг талаар ярьж байна. За одоо нэг гравитацийн буюу татах хүчний нөлөөгүй үед цусны урсгал доошоо урсахгүй. Биеийн дээд хэсэг рүү ингээд тэр дундаа толгоор их очдог гэсэн ярьж байна шүү дээ. Үүнээс болоод сансрын нисгийч нүүр, хамар, нүд нь хавгандаг гинэ. Бүр ингээд бэлцээсэн юм болчдөг юм байна. Тэгээ хавцсан юм шиг царайтай болчдөг. Одоо бид нар нөгөө ингээд нэг амар их унтчаач ч юм уу юу ачаад уйлчаад нүдэнийхэр ингээд нэг бэлцээсэн болчдөг шүү дээ. Ийм болчдөг юм байна. Тэгээ бид цус хитэрсэн юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Бүр хитрхи их цус ингээ багтаж ядаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Сони. Тийм. За энийг мэдээж авахгүй ч за тухайлах юм бол хүний зүрх цээжний хүндэд байрласнаас болоод цаашаа дамжиж тарих, толгой, хамар, самсан, амт гэж ингэж нөгөө дамжсан физиологийн сэрэл мэдрэмжийн учир шалтгааныг олох гэж эрдэмтэд маш олон жилийг зарцуулсан байдаг гинэ. За ямар ч байдсан тэгээд одоо бол мэддэг болсон. Тэгээд хүчтэй амтлагч халуун ногоо зэргээр ингээд үнийг шийдэж байгаа юм байна. За тэгсэн чинь зарим сансрын нисгэгч нар сансарт гараад дэлхий дээр иддэггүй байсан хоол хүнсэндээ илүү дуртай болсон байдаг гинэ. Амтлах мэдрэмж нь өөрчлөгдөж шүү дээ. Одоо жишээлбэл Оросын сансрын нисгэгч нар сармис цагаан луун гэх мэт амтанд дуралдаг гинэ. Одоо цагаан луун гэж бид нар шар гэж хэлдэг шүү дээ. Харин Америкийн нисгэгч нар болохоор халуун чинжүү BBQ амтанд илүү их дуртай болсон байдаг гинэ. Дандаа л юм халуун төрлийн амтнууд агаад хурц. За тэгсэн чинь сансрын хоол өөр ингэсэн хязгаарлалтай байдаг. Ийм нунтаг хоол ерөөсө 20-тай байдаг. Яа тэгээд тэр чинь ингэ дийш тийшээгээ тараад явчих гээд штэ. Ер нь бол нэг тийм шахмал юм уу, паста хэлбэрийн эсвэл шүл голдуу юм хоол идэм байнал да. Тэгээд нэгд хүлгийн аюулгүй байдалтай холбоотойгоор ийм хоол иддэг. За хоёрдугаарх нь өтгөн хатах асуудал үүсч болцсошгүй учраас ийм хоол өгдөг гэж байна. Тэгээд хоолн голдуу шүдний оошиг ийм шахдаг савлгаатай ч юм уу, эсвэл ингээд шууд барьж байгаа дамруугаа шахацдаг ийм гээлий сорох маягаар ч юм уу тий. Ийм хоол иддэг гэж байна. Тэгээд ер нь бол ийм сансрын хоол гэдэг тусдаа бүр баг салбар ширжлэх ухаан байгаа гэж шүү. Бас нарийн тий. Айгу нарийн. За тэгээд бүх хоолунд нь хийтэй савнд савлагдсан байдаг гинэ. За тэгээ эсвэл нөгөө нэг ус нэмээд ийм хуурай хэлбэрээр ингээд идчихдэг. Ус нэмээд нэг ийм шингэн цутан маягийн болгоод идчихдэг ийм хоолнууд идэг гэж байна. Тэгээд тост кетчуп гэл ингээд бидний одоо нөгөө нэг ийм юунууд нь шүү дээ тий. Амтлагаанууд нь шүү дээ дээрээс нэмж хэрэгэлдэг. Эднэр нөгөө нэг агаарт бөмбөлөг болоод хөвч магадгүй тий хөвчих юм бол мэдээж нөгөө нэг юм цахилгаан махлаган руу н орчин найл эсвэл ингээд хувцсан дээр навчаа заваарч маваарч бохир болно гэл асуудлууд байгаа даа штэ. Тий. Тэгээд усундаа уухта задгай гаргана бөмбөлөг үүсэхийг аль болох хориглдгийн гинэ. Ер нь бол ийм зүйлүүд хориотой. Тэгээд сорултай тусгай уут ашиглахыг шаарддаг гэж. Заавал ийм соруулаар унтахгүй лиш тийшээ ингээд бүг гэсэн юмнууд ингээд хөвөөд яваад идэг. Шууд ингээд ундаа задлаад ингээд газар дээр шуухгүй тий. Тэгэхээр ингээд илүү гарч байгаа нууд ингээд хөвөө явчихна. За. Тэгсэн ингэж байна. За тэгвэл сансарт уйлвал хүний нулимс хацар дагаж урсахгүй. Тийм нөгөө бөмбөлөг болно гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл тэгч бас их хүчтэй. Жингүүдлийн нөхцөл шингэний төлөвтэй холбоотой сонирхолтой үзэгдэл болдог. Энэ бол ингээд дэлхий дээр хүн уйлахад дэлхийн татах хүч үйлчилж байгаа учраас нулимс доошоо урсдаг. Тийм. Хацар дагаа доошоо урснаа. Гэтэл сансарт бол одоо юу гэдэг жингүүдлийн орчинд нулимсд нөлөөлөх ямар нэгэн татах хүч байхгүй учраас нулимсд нүдний орчимд л бөөгнөрөөд байна. Нүдний чи аяганд ингээд нулимс чи хураад байгаад байна. Тэгэд энэ өөрөө айгу буруу гинэ. Тийм болохоор ингээд уйлаад ингээд нүдэ анин штэ. Нүдэ завчаад тахад нүднээс холдохгүй. Нүдний аяган дотор л тэр нулимс чи ингээд бөмбөрөөл байгаад байна. Ямар юм бэ? Тий, тэгэд эн чи сүулдэ ингээд нулимс нүдий чинь бүрхээд цаа ингээд сүулдэ нүдэ анивцсан ч ерөөс нүднээс салахгүй. Ингээд нүдний чинь аяганд ингээд нулимс чинь хуралдаад байна гэхгүй салахгүй. Тэгээд дэрэгод тэрийг салфеткаар арчин эсвэл ямар нэгэн сорулдаг шингэн зүйлээр сорулж л авахгүй бол болохгүй. Тэрнээс ингээд бүг гэд бөөрийнхөө одоо юу гэдэг те юу болоод бөмбөлөг болоод хийсээ явахгүй. Бараг гэрээ сансан гэсэндээ уйлмааргүй юм шүү. Ийм юм байна. Тэгээ чи нөгөө уйлаад байгаа хэрнээ одоо магадгүй сансарт ингээд очиод ингээд кино үзэл амар гэрээс наа ингээд уйллаа гэж бодоход нүдчил нулимс ингээд зүгээр мэлтээ сүулдэ бүр харж чадхаа байлна. Тэгээ тэрийгэ сорулж авдаг ч юм уу ингээд мэдээ салфеткаар бол арчиж болно. Тэгсэн Канадын сансрын хэсэгч Крис Хедфилд гэдэг хүн сансарт албаар энийг дуршиж үзсэн юм байна. Сансарт уйлахад нулимс чинь бол хацар дагаж урсахгүй. Харин нүдний болонд хоримтлагдаад тэгээд дугуй хэлбэртэй болоод тэгээд удаан байхаар муухай таагүй мэдрэмж төрнө.
Нүднээс чинь нулимс салж өгөхгүй болохоор муухай. Хэцүү ах юм байна шүү дээ. Тий, ер нь эвгүй болдго юм бэлээс таагүй болд юм бэлээ. Тэгэл өөрөө бүр ингээд энийг уйлж нулимсаа гойжуулж туршилтын бичлэг хүртэл хийсэн байгаа. Тий, тэгэд нулимс нь нүдний гадаргууг бүрхээд нүдний урд ингээд байгаад сүүлдээ ингээд юм харж чадхаа байна. Тэр чинь ингээд харах төвшиг бууруулчихна. Тэгээд их муухай эвгүй мэдрэмж байдаг. Тийм учраас шууд салфеткаар ингээд тарчиж болно. Гэтэ бид нар ингээд уйлж явахдаа газрын татах хүчний нөлөөгөөс болоод миний нулимс доошоо урсч ингэж ерөөсөө боддоггүй тий. Харин тийх ёстой л гэж бодсон тий. Ягаад чи. Тий. Тэгсэн яг энэ нулимстай адилхан хөлс ч гэсэн хүний арьсан дээр ингээд бөмбөлөг болоод хуралдаад байдаг. Арьснаас салтгүй. Арьсан дээр бөмбөлөг хэлбэрийн байх юм биш тий. Тэгээд эвгүй юм бэ. Сансрын эсэгч нүрээ угаах, шүдээ угаах гэх мэт шингэнтэй холбоотой бүх үйлдэлийг маш болгоомжтой хийх шаардлагатай болдог гинэ. Тийм учиртай юм байна. Тий. За дараагийнх нь татах хүч байхгүй шүү дээ тий. Тийм учраас ясанд ачаал ирэхгүй. Тэгээ үүнээс болоод кальц алдагдаад яс хэрэгждэг гинэ. За. За хоёрдугаарх нь булчин нөгөө нэг юм ачааллахаа болчихж байгаа шүү дээ тий. Тэгээ булчин ачааллахаа болсноос болоод булчийг суларчдаг, хүч нь буурчдаг гэж байна. За. Тэгээд сансар сармагчин болон хүн дээр хийсэн туршилтаар 6 сарын дотор ясны нэгт ойролцоогоор 1% буурч болох нь тогтоогдсон гэж шүү. Тэгэхээр нөгөө сансарт амар удаан байсан хүмүүсийн хувьд бол энэ жоох эрсдэлтэй юм байна. Айгу булчин ингээ сулраад сул байгаад тэгээ ер нь нэг юм тамиргүй болох нь уу? Тийм ээ. Бид нар яг ингээл өвдсөн ханаа төрсөн үед ингээл булчин өвдвөл ингээл юм даадгүй яг тиймэрхүү л болох юм байна л да. За. Тийм учраас булчингийн алдагдлыг багасгахын тулд сансрын нисгэгчнэр өдөр болгон 2-3 цагийн тогтмол тасгал хөдөлгөөн хийдэг гинэ. За ямар тасгал хөдөлгөөн хийдэг вэ гэсэн чинь дугуйж хийдэг гэж байна. Тэгээ гүйлтийн зам дээр гүөх мэт ийм хөнгөн тасгалууд хийдэм байна л та. За тэгсэн чинь дугуй нь дөрөөн дээр ийм 2 хөлөө бэхлээд жих ийм бэхлэгээтэй байдаг гинэ. Тэгвэл тэр чинь ингээд хөвөөд явж штэ явж штэ. За тэгээд гүйлтийн зам байгаа штэ. Гүйлтийн зам дээр гүөхөрөө болохоор ингэж байна. Тусгай татагч эрзэнтэй бүс бүсэлтийн гинэ. Одоо тэр гүйлтийн зам дээр тогтож барих гэдэг штэ. Тэгээд бүсний 2 ташаанаасаа доошоо шал руугаа ингэж татж байгаа юм шиг одоо өөрөөр хэлбэл нөгөө хиймлэр ингэж таталцал үүсгээд тэгээд гүйлтийн зам руугаа нисгэгчийг тэр юуны тусламжтайгаар бүснийхэн тусламжтайгаар аягуулсан дарж өгчиж гүйдийн гин. Гүйлтийн замаас өөрийгөө доош нь татаж ингэж холбдог бахан. Тийм ээ. Тэгэхгүй л болохоор басал ингээл хөвөөл явчихна. За ингэж гүйдэг гэж байгаа. Тэгээд хиймэл орчим баг зэргийн ч гэсэн ийм даралт үүсгэхгүй бол сансрын нисгэгчнэр яг л ингэж нэг зүгээр усанд хөвж байгаа юм шиг л байдаг гинэ. Тэгээд жингүүдлийн орчинд хүний бие дээшээ доошоо гэсэн ийм ойлголттой алдчихдаг. Одоо бид нар бол ингээл дээшээ доошоо гэл ингээл хөдөлгөөнөө мэдэрч байгаа шүү дээ. Энэ мэдрэмж нь байхгүй болчдөг. Тэгээд хүнхэн биш жингүү болчдөг. Хүмүүс нөгөө хүнхэн болчлоо гэж ойлгоод байдаг. Үгүй жингүү болчихж байгаа нь тэгээд гүүх алхах хэвтэх гих мэт ойлголт ерөөсөө байхгүй болчдөг гинэ. Унтахтаа хүртэл ингээд нэг тийм юун дээр мишок уу юу лээ нэг тиймэрхүү юм дээр ингээд хэвтэж байгаа. Тэгээд мишоко бас ингээд нэг олсоор ингээд татаж холбоод тэндээ унтдаг. Тэгвэл чи хөвж явж байгаа тэгээд ингээд нэг юун дотроо ингээд хөвөө тэнэ хвчдэг гэсэн жингүүдээ. Тэгж ойж тогтоодог гэсэн шүү дээ. За 14 цаг 29 минут болж байна. За нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаа танилцуулнаа. Дэмжийн ажлагчаар Ара комплекс дэмжиж ажиллаж байгаа. Архангай аймагт 2023 оноос эхлэн Ара комплекс цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаг хамгийн урт хамгийн олон хөтөлбөртэй Ара фестивал 2025 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд энэ зууны хөтөлбөрүүд эхлэхэд бэлэн болсон байна. За энэ жилийн хувьд Ара фестивал нь олон хамтлаг дуучид ирэх амьд хөгжмийн Ара Music Live-тай, Ара Hip Hop фестивалтай, мөн дижитал оркестр хосолсон Nostalgia Night гэдэг ийм 8 төрлийн шоу болох юм байна. За энэс гадна энэ жилийн хувьд болохоор хамгийн онцлог зүйл нь 7 дугаар сарын турш байрлах өдөр тутмын бүгдэд хүртээмжтэй хөтөлбөрүүд юм байна. За энд нь юу байгаа юм бэ? Үлэг гөрүүлийн музей байгаа. Өдөр болгон байна. Тоглоомын парк байна. За Тэмүүжин хүүхдийн дөөр өдөр болгон тоглогдно. Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон худалдаа үйлчилгээ өдөр болгон байна. Монголын хамгийн урт гулсуур zipline тэнд байна. Ямар гоё. За Монголын анхны орчин үеийн олон улсын стандарттай морин тойруулгын уралдаан тэнд байна. За paintball ингээд будган буу тэнцээ байна. За ингээд бүгдээрээ Ара фестивалыг энэ зууны аяллаа төлөвлөгөөнд заавал оруулаарай. За мэдээллийг Ара Fest Цэгмэн гэдэг цахим хуудаснаас орж үзэх боломжтой. Утасныхын дугаар 8084 3325 8084 3325. Ара комплекс нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За сансарт гарахад хүний бие физиологид ямар өөрчлөлт гардаг тухай би тэр ярьж байгаа. За ингээд жим байхгүй, татах хүчгүй болсон учраас сансрын нисгэгч нарын нуруунд ачаал ирэхэ болно. За ингээд ирсэн чинь сансрын нисгэгчдэр дунджаар сансарт нисээд 2.5 см өндөр болдог.
Сэрэгжээд байгаа учраас. Тий, ингээ ясна. Үгүй нөгөө юуны дэлхийн татахуйч байхгүй учраас ингээд юуны дарах юм байхгүй болохоор ингээд яс чи ингээд нэг юм юу болтгол юм байна л да. Яг ингээд өөрийнхөө ингээд 2.5 см сундаг гин. Йог хийсний дараах шиг. Тий, за заримдаа бүр 7.6 см хүртэл ийм өндөр болж исэн тохиолдол байна. Сансарт. Тэгээд сансарт байхдаа өндрөө хэмчгээр ийм байжгаад тэгээд буцаад дэлхий дээр буугаад ирэн гутаа буусан даруйдаа бол яг тэр сансрынхаа өндрөөр байж байгаа. Тэгэл удаач үрсэн ингээл дорхоноо буцацаал агшаал хойч хойнд орчдөг. Хэв рүүгээ ордог. Тэгэхээр жингүүдлийн орчинд дээрээс нь дархлааны систем айгүй сулардаг юм байна. Тий, тэгэхээр ер нь бол зарим сансрын хэсэгч нар хомходлоод гинэ сансарт гараад. Тий, тэгэхээр нөгөө нэг юм дархлаа нунжир гэсэн үг. Тий, тэгээ хомходлоо гэдэг бол ер нь бол биднийхээ нөгөө нэг ямар нэгэн тосоо аман дээрээ тос арчихгүй тэгээ тэрийг долоогоод байгаа юм бол биш. Ер нь бол тэр herpes гэдэг байгаа вирус. Тий. Хүний биед байдаг. Ихэнхдээ халдвар авсан байдаг. Бид нар хүүхэд байхдаа. Тэгэл тэр чинь жаахан ядархад юм уу дархлааны систем унахад гарч ирдэг. Тий, ийм байлээ. Тэгээд ирэнгууд сансарт ер нь бол ихэнхдээ ингээ жингүүдлийн орчинд байхад дархлааны систем сулраад ирэнгууд хид хідэн сансрын хэсэгчнэр айгүй түгээмэл гардаг. Хамгийн ихнийх нь зөвөр нь бол хомхой. Хомходлоод. Гэтэ бидний хүүхэд хахад нэрээсээ сайхан худлаа улаан ярьдаг үжи тий. Амаа арчгүй гаргаасаа тэгэл хомхоод олооч нь болооч нэгээд. Тэгэл амаа арч хэлдэг ус айгуу тий. За дараа нь дааврын тэнцвэр өөрчлөгдөнө. Кортизол буюу стрессийн даавар илүү их ялгарна. Мелатонин буюу унтдаг даавар багасна. Ялгарч багасна. За ингээд ирэхээр ер нь сансрын хэсэгч нар баг унтах гэдэг. Нойр нь хөрөхгүй. Тий. Тэгэнгүүт мелатонин болон нөгөө нэг бүхээгний гэрлийнхээ нөлөөнөөс болоод нойрны хим ер нь алдагдадаг. Энэ яад юм бэ гэж ингэдэм байна. Сансрын хөлөнг дэлхийг 16 одод тойрж байгаа. За 16 одод тойрж байгаа. Тэгэнгүүт дэлхийн сүүдэрт орохоор бүхээгт нь харахгүй болоод наран талд нь гараад ирэхээр цонхоор нар тусаал ингээд явдаг. Энэ өдөрт 16 одод тавтагдана. Тэгэхээр өдөр шин гэдэг юм. Тий, та ингээд 24 цагийн туршид та 16 удаа өдөр шин солигдсон таны хувьд. Галзуу шиг болно. Тийм ээ тий. Тий, ийм. Ингээд ирэхээр ингээ нөгөө нэг гэрлийн мэдрэмжинэ тэр юм. Тэгээд тархич үрт бүдэлж эхэлнэ шүү дээ. Юу болоод тий. Жохон байжснаа л өдөр болоод тэгжээснаа л утахгүй шүүн болоод гэл ингээл. Тэгээд тэр нь өдөрт 16 удаа даралт гарчаа. Тэгэхээр нэрээд нөгөө нэг унтах мэдрэмжээ алдчих юм байна тий. Тий. Тэгэхээр энэс болоод цаг хугацааны мэдрэмж, гэрлийн мэдрэмж маш их одоо юу гэдгийг төөрөлддөг хүний. Тий. Тэгээд газраас буюу нислэгийг өдөрдөх төвөөс яг энийг маш сайн хяндаг учраас яг ингээ нөгөө цагаар за амрах цаг ч болсон амар унтах цаг ч болсон заавал унт гэл ингээ яг тэгээ шахаж шаарддаг. Ер нь бол ингээ газар нислэгийн өдөрдөх төвөөс сансрын хэсэгчнэр энэ хуваарийн дагуу унтуулж яадаг. Тэрнээс ч тэр гэрэл мэл хамаагүй. Унтах цаг ч болцсон байна. За одоо жоохон амар гэж анхааруулдаг гин. За. Ер нь гэртээ байгаа юм шиг мэдрэмж айгүй гоё штэ тий тухтай. Яг тэрэн шиг бид нар дэлхий дээр байхдаа айгүй гоё тухтай мэдрэмж авд юм байна тий. Ер нь тийм юм байна. За тэгээ унтаж амархын тулд унтлагын уутан хүнжил буюу мишоконд орж унтнаа. За ор гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй юм чи ингээд мишокон сансрын хөлөг дотор ингээд хөөд явчихгууд бол мишоко ингээд ийм хөлгийн ханнаас ч юм уу булангаас ингээд оосорлоод орхисон байдаг гэж байгаа. За тэгсэн чинь жингүүдэлд зүрхэн дээрх ачаал багсны гинэ. Тийм үү? Зүрхэнд ирэх ачаал багсдаг гэж байна. Тэгээ чинь ихэнх хүмүүст таатай штэ. Гэхдээ зарим нь илүү амархан унтдаг, зарим нь болохоор унтахынхаа өмнө бүр ингээд айдас тавтаад идэг гинэ. Зарим сансрын хэсэгчид. За жингүүлийн орчноос болоод ходоодны гөрвөлзөх хөдөлгөөн аюулгүй удаан болчт юм байна. Тэгээд ийм учраас нөгөө бидний яриад идгээр хоор шингээхэд аюул хөөрчлөлт гарч өгнө. За үүнээс болоод сансрын хэсэгч нарт аюул амархан шингэждэг зутан ч юм уу шүл ч юм уу ийм нухаш баягийн хоол өгнө. Тэгээд цөөхөн хэд хоног буюу 7-10 хоног бол гайгүй дingинэ. Харин олон сар жилээр ингэж удаан хугацаанд явах хүмүүст бол ийм хоол идэхгүй л яг ийм гидсний ходоодны гөрвөлзөх хөдөлгөөн байхгүй болчихж байгаа учраас хоолоо шингэж чадахгүй айгүй тухгүй мэдрэмж төрдөг гэж байна. Бас хэцүү юм тий. Тэгээд дээрэс нь унгах болон хихэрхий дэмжих юм хүнс буюу одоо бидний ярьдаг нөгөө газтай ундаа штэ. Газтай унзаанаас аль болох татгалзуулдаг гинэ. Яагаад гэдгийгсэн чинь унгаад хихрээд ах юм бол бүхээгийн агаарыг бохирдуулчихнаа. Яг уу агаарыг байнга шүүжилдэг л да. Гэхдээ ингэж ойроор хунгаад авах бол болохгүй. За хоолн зөвхөн хялбар ийм зөөлөн шингэдэг учраас нэг тийм сүртэй дуу гаргаж унгадгүй юм байна л да. Ихэнхдээ нэг тийм жоохон чимээгүй л аваач тийм шиг байна. За энэс гадна бөөрн дэрх ачаал айгүйх буурд ингэнэ бас. Тэгэхээр дагаад шээсний хэмжээ буурчдаг гэж. Айгуу сонио. Тэгээд энэс гадна бас биеийн үнэр ихсдэг юм тохиолдол байгаа гэж байна. Нөгөө түрүү ингээд хөлөрх юм бол арьсан дээр нь юунууд нь бөмбөлөг бэртэй байгаад байна гэдэгтэй. Тийм тэгээд сансарт усанд орно гэсэн ойлголт байхгүй.
Тийм учраас нөгөө нүцгэлж байгаа тийм ариутгачтай нотис битгаар л чаваас ингэж усанд орж байгаа юм байна л да. Одоо манад нөгөө тасарч байгаа юм шиг. Тэгэл болоо тэрнээс ч сансрын нисгэгчнэрийн яг ингээд нөгөө тэндээ усанд ороод ингэж жаргаад байгаа юм л байхгүй. Тэгээд яг ингээд юу хийхийг хамгийн хүсэж ийн гэд ингээд бууж ирсэн сансрын нисгэгчдээс асууд юм байна л да. Тэгэхээр ерөөсөө хоолонд гэдэггүй ерөөсөө л бүлээн шүршүүр халуун ванд ормоор байна л. Гэж хэлдгийг гинэ. За дараагийнх нь. Тархи толгой руу ирэх цус нэмэгдснээс нүдэнд ирэх даралт нэмэгддэг гинэ. Тийм тархи руу чи ингээд хамаг цус чи юулэгдээд байгаа учраас нүдэнд ирэх даралт нэмэгдэнэ. Ингээд ирэхээр хараа жоохон буудна. За тэгээ ингээд сансрын нисгэгчнэр сансрынхаа хөлгөөр ингээд гадагшаага цонхоор ингээд харахаар юмны одоо өнгөнүүд нь шал өөр болж харагддаг. Одоо жишээ нь сансарт бол дэлхийн агаар мандал одоо бид нар бол дэлхийн агаар мандлын шүүлтүүрээр хараад ингээд янз бүрийн одоо өнгөнүүд өөрөөр хардаг бол жишээ нь сансарт гараад ирэхээр нар цавцгаа харагдана. Ямар ч шарууг байхгүй. Цавцгаа харагдана. За анх харахад айгүй юу байдаг гэв. Дэлхий рүү харахад цэнхэр харагдана. За сансрын хөлгийн жорлонг бас ярьжсэн. Ер нь бол нэлээд хэцүү төвхтэй систем. Тийм гэсэн. Тий. Тэгэнгүүт сансрын хөлгийн усыг дахиж боловсруулад нөгөө шүүдэг технологи байгаа. За хүний хөлсийг, шээсийг тэр ч байтугай амнаас гарч байгаа усны уурыг соруулад шүүгээд цэвэршүүлээд буцаага танд өгнө. Тийм гэхдээ бидний уудаг уснаас ч цэвэрхүү суудаг гэсэн. Тий, тэгээ бид ингээд буцаагаад өгдөг. Тий, тэгээд Америкийн сансрын нисгэгчнэр болохоор нөгөө энэ шүүсэн усаа уухтаа тэгдэг гин. За өчигдрийн кофегаа ууя. Яа өчигдрийн кофегаа уугаа шээгээд буцаагаад тэрийг цэвэршүүлээд ууж байна. Тэгэж хошигддаг. Тэгэж хошигддаг гинэ. Йоо, хошигдлоор ийм заавал байх юм. Яа, тий. Тэгсэн. Тэгээд сансарт хамгийн аюултай зүйл бол мэдээж гал төмөр. 1976 онд Салют 5 гэж станц дээр угаарын хий мэдрэгдээд тэнд ажиллаж исэн багийг Союз 21 гэдэг хөлгөөр яаралтай дэлхий рүү буулгаж исэн. За нисгчнэр бол амьд үлдсэн ч биеийн байдал нь их муу бууж ирсэн гэдэг юм байлээ. Тэ ер нь жоох хугацаа алдсан бол амар өгдөх байсан гэж. За тэгэхээр 1997 онд тойрог замын Мир станц дээр гал гарч исэн. Галын шалтгаан нь болохоор хүчил төрөгч үүсгэж Вика аппарат шатсан явдал юм байна л да. Тэгээ сансрын нисгэгчнэр галд төсвөртэй хөшөөг ашиглаж утааны баг зүс юм байна. Гал бүтэн 14 минутын турш шатсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ тохиолдолд сансрын нисгэгчнэр маш сайн ажилласан гэж хожимд өгөнсөн байдаг. За дахиад жоохоо л удсан бол ер нь сансрын нисгэгчнэр багаар амиа алдах юм эрсдэл тухайд байсан юм билээ. Тэгээ үүнээс болоод сансрын нисгэгчнэрийг бууж ирснийхэн дараагаар Мир станцыг агтлаад номхон талын Аз зэлүүд бүр тийм нэг эзгүй хэсэгт аваачаа буулга хийцэн. Тэгээ НАСА болон Роскосмос хүчил төрөгчийн загварыг үндсэн тэр чигээр ингэж өөрчлөөд буюу одоо нэг өмнөх загварыг хүчил төрөгч үүсгэгчийг тэр чигт нь ашиглахаа болцсон гэсэн үг юм байлээ л дээ. За бүх сансрын хөлийг гал унтраагчтай болгосон. Сансрын нисгэгч бүрт өөрийнх нь толгой таарсан хэмжээгээр ингээд ийм амьсгалын маск зөвлөгдөг. Тэгээ нүдний хамгаалт бас өгдөг болсон гэж байгаа. Энэ нүдний хамгаалт нь бас арай гайгүй юу юм бэлээ. Нилээ нэмэр болдог гэсэн. Тэгээ сансарт байгаа нисгэгчнэр сарын давтамжтай галын сургуульд хийдэг бас юм байна л да. Энэ үйл явдлаас болоод тэгээ бас яг энэ сургуультаа хийж явахдаа сургуультаараа 1 минутын дотор хариу үйлдэл үзүүлээд одоо гал гарч ивэл гэсэн үг шүү дээ. Тэгэд хариу үйлдэл үзүүлснээс 1 минутын дотор галыг унтраах ёстой гэдэг бүр ийм амар хатуу шаардлага тавьсан юм байна. Тэгээд шатлах магадaltaй ийм бүх төхөөрөмжийг гал төсвөртэй материалаар хийдэг болсон сансрын нисгэгчнэр унтаж амарч байхад гал гарвал яг яах юм бэ амар хэцүү шүү дээ, тийм учраас галын автомат мэдрэгчүүдийг зохион бүтээж суйрлуулсан гэж байна. За 14 цаг 40 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгийг амт Аквафина хамтран ажиллаж байна. За энэ Аквафина гэж цэвэр ус бол дэлхийд борлуулалтаараа бас чанараараа тэргүүлдэг ийм савсан усны нэг юм байна. Дэлхийн 40 гаруй оронд сая хэрэглэгч энэ усыг сонгож хэрэглэдэг юм байна. Тэгээд энэ Аквафина бол хүний биеийн эрдэсийн цохистой харьцааг хангасан кали, натрий, магний гэдэг ингээд эрдэс бодисуудыг агуулдаг. Калийн бикарбонат өндөр байдаг учраас хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлдэг ийм ус юм байна. За Аквафина гэдэг энэ ус бол олон улсын стандартыг хангасан. Тэгээд яг нэг үйлдвэрлэлийн эхний шат амжилгаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртлээр Америк нэгдсэн улсын FDA буюу хүнс эмийн хяналтын газраар баталгаажсан PepsiCo компаниас тавьдаг ийм шалгуур үзүүлэлтүүдийг бас хангасан Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шаардлагыг мөн хангасан ийм стандартын дагуу үйлдвэрлэгддэг ус байна. За энэ усыг Pepsi үйлдвэрлэж байгаа. Pepsi үйлдвэрлэдэг компани.
Тэгээ энэ усыг Pepsi, 7up, Mirinda, Mountain Dew гэдэг ингээд хийжүүлсэн ундаа, Lipton Ice Tea, за Sting гэдэг энергийн ундааг үйлдвэрлэдэг PepsiCo компанийн дэлхийн стандартын дагуу Монголд үйлдвэрлэж байгаа. Тэгээ ийм юм байна. За тэгээд бүх хүнсний дэлгүүрүүдээр аль хэдийн харагдсан байлээ. Тийм билээ. Тэг хаасаагүй байлээ. Уухад нэг тийм аюугаа зөөлөн мэдрэмжтэй бас илээ. Ааха. За тэгээд энэ бол дэлхийн 40 гаруй оронд борлуулагддаг 31 жилийн түүхтийн Америк нэгдсэн улсын ахтагч савсан уснуудын нэг юм билээ. Манай Монголд ингэж өөрсдөө хийж байгаад баяртай байна. За манай нэвтрүүлэгтээ цэвэр тунгалаад Цэнгэг амт Aquafina хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. 75 тэгтэг гэдэг утсаар лавлж болно. За бүх дэлгүүрүүдээр Aquafina байгаа. За юу яаж вэ? Бид өнөөдөр сансарт гарахаар хүний бие физиолог, сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг вэ талаар ярьж байгаа. За ингээд яг физиолог талаасаа, эрүүл ах уй талаасаа нэг иймэрхүү өөрчлөлтүүд гардаг бол сэтгэл зүйнд бас нэлээд өөрчлөлт гардаг юм байна. Америкийн сансрын эсгэгч Scott Kelly сансарт 340 онцсон тухайга ярихдаа за газар бол маш хол. Би тэнд юу ч хийж чадахгүй. За энэ бол үнэхээр ганцаардлын хамгийн одоо юу гэдэг сонгодог баг цоо шин аимшигтэй мэдрэмж байд юм аа. Тэгээ бүтэн жил одоо юу гэдэг сансарт байсны дараа хямрал, айдас, сэтгэл зүйн гүн зочрол авдаг. Тий. Тэгээ ер нь бол ингээд сэтгэл зүйн хувьд үнэхээр хямралд ортгоо гэж байгаа. Тэгээд Scott Kelly гэдэг сансарт удсан сансрын эсгэгч болохоор нэг уйлдагч юм уу билүү? мэдгүй тийм билүү. Сансрын эсгэгч болохоор юу гэдэг юм бэ? Энэ төрлийн мэдрэмжийг бууруулахын тулд тэр Scott Kelly-гээс хойш сансрын эсгэгчдийг ингээ нөгөө гэр бүлтэйгээ найзуудтайгаа ийм нөгөө байнга холбогдож ярих, видео дуудлага хийх, аудио дуудлага хийх ийм хуваарийг бүр гаргаж өгсөн байдаг. Дээрээс нь сансрын эсгэгч нарыг өмнө зөвшөөрдөг байсан. Энэ гэр бүлийнхэнтэй яриулдаг байсан. Тэ ингээд тий одоо юу гэдэг аяллахын үеэр сэтгэл зүйн ингээд харин ч бүр ингээ муугар нөлөөлнө гэдэг байсан чинь одоо бол эсрэгээр харин ч гэр бүлийнхэнтэй ярьж тэгжиж тайвширдаг. За дээрээс нь кино үз, ном унш, хөгжим сонс, видео тоглоом одоо тий хувийнхаа одоо сэтгэл санааг чинь 50 байлгадаг юу вэ? Тэрийг авч явж болно. Чөлөө цагаараа гэж тий гэж юу гэдэг байсан. Зөвшөөрдөг байсан гэдэг. Зөвшөөрдөг болсон. Тэр наминдаа тэр сэтгэл зүйг тайвшруулах гэдэг юм. Гэхдээ угаасаа амар хуу тий сая тэр нөгөө сансарт нөгөө орхигдчихдаг хоёр ч юм бүр хэд хонлоо 800 хэд гар хонлоо амар утсан шүү дээ. Тэр аюу хөөрхи хөшөрсөн мэдрэмжтэй гэж бүр ерөөсөө харахад л илт хөшөрсөн гэж бууж ирсэн шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаа бүр амар чухал гэдэг юм шиг байгаамаа. За сансрын эсгэгч нар дэлхийг анх удаа харах мэдрэмж гинэ. За Юри Гагарин дэлхийг анх хараа шууд уйлсан гэдэг юм байна. За тэгээ нэг жижигхэн цэнхэр бөмбөлгөл харагдаж байгаа шүү дээ. Тэгээд ийм жижиг юм уу, ийм үзэсгэлэнтэй юм уу, маш имзэг харагдаж байна. Юун дэ, юун үзээ ядалт бүгдийг нь мартах хэрэгтэй гэж тухай үедээ Юри Гагарин хэлсэн байт юм байна. Тэгэд хамгийн дээд зэргийн бэлтгэлтэй юунаас ч айдгүй аимшиггүй зөрөгтэй умард бүсэн далайн шуурганд 2 жил онгоц золоод жисэн ийм бэлтгэлтэй мэрэгжлийн туршигч чинь ингэж уйлж ийн гэхээр ер нь бол хүний сэтгэл зүйд маш амар хүчтэй нөлөөлөг нь эндээс харагдаж байгаа байхгүй. За тэгсэн чинь сэтгэл зүйчид харин эсэргээрээ Гагарныг яг юу гэж ботсон бэ? Энэ үйлдэлийг юу гэж тайлбарсан гэхээр ингэнэ. Нэг шиг атомын бөмбөг энэ дэлхийд ирэх бүх амьдралыг сүйтгэж болох юм байна гэдгийг ухамсарлаад айгаад уйлсан юм шүү дээ гэж үздэг гинэ. За тэгээ сансраа цаарахад дэлхийн гэрэл тусж байгаа гэсэг уус, нуруу зэрэг ингээд үгээр хэлхийн аргагүй маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг. За энэ мэдрэмжийг ингэдэг гинэ бүр тусгай нэршилтэй. Ерөнхий дур зургийн нөлөө. Ерөнхий дүр зургийн нөлөө гэдэг overview effect гэж нэрлэдэг ингэж байна. Тэгээ энэ эффект болохоор хүмүүсийн амьдралын зорилго, дэлхийд хандах хандлага, юмыг үзэх, ертөнцийг үзэх үзэл гэдэг чинь тий. Энийг бүр ингэ дэрс тэр чигээр нөөцчилдэг ийм эффект юм байна л да. За гүр харагч байгаа бас ийм нөлөөнд өртсөн гэдэг. Сансарт нисж ирээд Уяхан цэхэр дэлхий гэдэг ном бичсэн юм билээ шүү дээ тий. Тэгээд энийг орсоор бас хэвлүүлээд гаргацсан. Тэгээд Сердешний Милимир гэдэг номон дээрээ манай дэлхий жижигхэн шүү, хайрлаарай, хамгаалаарай гэж бичсэн байдаг гинэ. Тэгэхээр ингээд анх удаа харж байгаа мэдрэмж нь үнэхээр нэг тийм гоё үгээр хэлхийн аргагүй. Тэгээд дээрээс нөгөө нэг Карл Сагны бүдэр цэнхэр цэг гэдэг шиг тий. Жижигхэн юм харагддаг байх юм шүү. Бид нар ингээд дэлхий дээр ингээд олон харуулаа ингээд багтаж ингэж чадахгүй ингээд дайтаад ингээд хэцүү байгаад байгаа болохоос яг ингээд гатнаас харж байгаа хүмүүст бол иш миний гэр минь, иш миний орон минь л гэж харагддаг юм ба шүү дээ. Тэгээд юу гэдэм бэлээ? Сансрын эсгэгч тэр Scott Kelly юу гэдэм бэ? Нэг өндгөн эсний ихэр байсан юм байна л та. Нэг өндгөн эсний ихэр, хоёр өндгөн эсний ихэр биш, нэг өндгөн эсний ихэр. Тэгэнгუთ 340 хоногийн хугацаанд сансарт нисгэгт нь түүний ихэр дүү, нэг өндгөн эсний ихэр нь Mark Kelly дэлхий дээр байгаа Mark Kelly-г ДНХ-г нь харьцуулж үзэж судалгаа хийх санал тавьсан юм байна. За тэгээ хоёулаа зөвшөөрсөн.
нэг өндгийсэн ихэр учраас ДНХ нь яг ижилхэн байна. За ингээд ижил ДНХ-та хоёр хүний нэг нь сансарт удаан хугацаагаар нөгөө нь дэлхий дээр байвал ямар ялгаа гарч болдго юм бэ гэдгийг судалсан байна. За тэг энэгээр баримт кино хийсэн. Тэгээд туршилтаар Скот Келлигийн ДНХ-гийн суур дараалал бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ түүний генийн илэрхийлэл гэж хэлдэг юм байна. За gene expression гэж англи хэлээр хэлдэг. Энэ өөрчлөгдсөн. За яаж юм гэхээр генүүд яаж уншигдаж хэрхэн ажилдаг вэ гэдг нь өөрчлөгдөд зарим ген нь идэвхтэй, зарим нь идэвхгүй болчдөг. Тэгэн гут энэ эпигенетик өөрчлөлт гэж нэрлэдэг энэ өөрчлөлт болохоор ДНХ өөрөө хിവэрэж гисэн түүнийг уншигдаж байгаа арга нь өөр болсон гэсэн. За энгийнээр ирэх юм бол ер нь бол юу залууж ирэх гэсэн үг юм. Илүү залууждаг юм байна. Сонирхолтой. Одоо энэ манай лайон гол яг нэг үнгийсний ихэр хойноо Келли ч гарч штэ. Гэтэ нэг үнгийсний гэхэд хоорондоо бас жоохон өөр юм аа. Ааха. Тэгээ энэ зүгээр ингээд энгийн хар ухаанаар бол ерөн зүгээр яг залуужаад байна гэсэн үг юм байл л дээ. Тэгээ сансарт гарахаар ингээд одоо өндөр болдог байх нь байна. Тэгээд залууждаг байх нь байна. Тий. Сансарт гарч яваар юм уу? Тэр теломер гэдэг хромосомын төгсгөл байрладаг ийм хамгаалагч бүтц байдаг. Энэ бүтц болохоор хүн хөгшрөх тусам богиносд юм байна. Тийм гэсэн. Одоо манайхан яг нэг хэсэг теломер гэлтэй бүгдээрээ шуурсан да. Тэгсэн үү. За тэгсэн чинь сансарт байх хугацаанд Скот Келлигийн теломерийн урт теломер нь эсрэгээр бүр уртуулаадсан. Тэгэхээр залуужаад байна гэсэн. Бүр залуужаад байсан гэсэн. За ингээд юу яагаад яг сансарт буугаад ирсэн чинь нэрээ ихэр дүүгээс хамаагүй залуу харагдчихсан. Сансарт нисээд бууж ирэхдээ. Харагдаад байгаа нь тэгвэл энэ залуу хөвшөндөө байгаад байгаа юм шүү дээ. Нэрээ тийм ч юм уу? Тий мэдгүй ямарсан тэгж харагдсан гин. Тий яг ингээд нөгөө нэг юуны эсийн ихрийнхэн шал одоо гэдэг сансараас бууж ирсэн хамаагүй залуу. Явхаас нь өмнөх харьцуулсан зургийг хараад явсныхан дараа харьцуулсан зургийг харуул бүр гоё юм байна тий. Ааха. Тий ийм юм байна. Тэгээд ер нь бол тэгээ ингээд залууд юу яагаад илүү залуу болоод идэг гэж байна. Тэгээд ерөөсөө ингээд дэлхийд буугаад тэгэл удаачгүй нөгөө теломер нь дахиад богиносол тэгэл Скот Келли дахиад хуучин хэв рүү орцсон. Тэгвэл нөгөө өндөр шигээ айдлах буцаагаад амир орсон. Тий, тэрнээс сансарт нисээд залуужж ирээд буцаа дэлхий дээр буунгууд буцаал нөгөө нэг дэлхийнхээ нөлөө татах хүч одоо гэдэг уур амьсгалын нөлөөч гэдэг юм уу агарын мандлын нөлөөгөөр эргээл буцаал хэвэндээ орно. Хэрвээ тийм байдаггүй байсан бол хэвэндээ болдоггүй байсан бол бид нар мөнхийн усыг сансраа сайхан нь штэ сансар гараад. Тий. Тий. За тэгээд энэ бүхнийг харьцуулаад бодож үзэхээр сансарт ниснэ, сансарт амьдрнаа гэдэг нь зөвхөн технологийн шийдэл биш юм байна. Энэ бол хүн төрөлхтнөөс сэтгэл зүйн байр байдлыг шаарддаг юм байна. Насар их төвчээрийг шаарддаг юм байна. За энэс гадна бие махбодын мэдрэхүүн хувьсал шаардсан юм. Агуу том өөрчлөлт гэж ойлгож болж байна л та. Тэгээ гэхдээ хүн бол хүн штэ тий. Хүмүүс шинэ орчин нөхцөл тасан зохицох юм гайхамшигтай чадвартай. Тэгээ сансрын нисгэгч нар энэ чадваруудаа харуулсаар л байгаа. Цааш нь ч гэсэн магадгүй бид нар судлах юм маш олон үлдсэн байгаа хөө. Тийм бах. Яг энэ юу тохиолдолд бол ихэр тохиолдолд бол энэ судалгаа бүр аягүй сонирхолтой юм байна тий. Тийм байна. Баримт киног нь олж үзмээр л юм байна. За энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Акураар даатгуулах амархан боллоо гэсэн үрэйтайгаар Акур даатгалын платформ хамтран ажилласан. За мөн цэвэр тунгалаг цэнгийг хамт Акуфина хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлийн сонсороо 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. За баярлалаа.